Амар мэндэ. Мэлми тунгалах үлми бад лагшин амгалан үйлс өндрөө. Тулаан нэвртэй подкаст. Ерөөлийн үзүүрт тос, хараалын үзүүрт цус. Монгол ардын зөрөг. Ухаанд туслагчдын домгууд 3 дугаар хэсэг. Чингис хаан гоо цэцэн гэдэг нэгэн түшмэлтэй байжээ. Түшмэл нь нэг хүүтэй юм гин. Нэг өдөр гоо цэцний тэр хүүг Чингис хаан Алтай ууланд олзын туршуул болгон явуулахаар тогтсон байна. Тэгэхэд тэр хүү өөрийн эцгээсээ туршуулд яаж явбал зохих арга самбаг сүвгчлэн асуужээ. Хүүгийнхээ энэ асууж лавлсан зүйлд хөгшин түшмэл гоо цэцэн хүсэлт чинь нийцсэн хариулт гэж үгүй гэд өгүүлсэнгүй. Үүний эсрэгээр харин учир явдал гэдэг чинь эцгийн сургаалаар бүтдэггүй, өвчүүний сэтгэлээр бүтдэг юм. Эхийн саваар бүтдэггүй, эрхийн савраар бүтдэгсэн гэж хэлжээ. Гоо цэцний үзнэр бол туршуулын арга самбааг туршуул хийх үйлдэлийн явцад тухайн байдлыг үзэж байгаад уламжлах чухалтай. Аглаг өндөр алтай уул бол араа танж ам тэмцдэг газар тул хөлөг унаага сайн бэлтгэх хэрэгтэй газар. Үүнээс бусдыг нь үйлдэлийн явцдал шийдвэрлэхээс аргагүй хэмээн дотроо бодож байжээ. Тиймээс тэр хүний өвгөнд худал байдаг хөрсөн газарт үнэн байдаг юм. Эрийн сайныг яван байж мэднэ, эрдний сайныг хэрэглэн байж сэдэн гэж хүүтэй хэлжээ. Нэгэн өдөр Чингис хаан өөрийн дүүнер хөвгүүдтэй арх шагнан сургаал хайрлав. Ингээд олоороо тархалцсны сүүлээр гоо цэцэнтэй хамт ирсэн отчиг ноён хаан хүний улсын засах ёсон ямар вэ гэж асуужээ. Тэгэхэд гоо цэцэн хэлжээ. Хаан хүний улсыг засах ёсон бол нар мэд хоцруулахгүй, нуур мэд голохгүй гэж. Тэгэхэд энэ үгийн утга учирыг отчиг ноён 3 өдөр бодоод бас тайлбарлаж чадсангүй. Иймээс тэрээр гоо цэцнийд очоод "Гоохаа, энэ үгийн чин тайлбарыг би бодоод олсонгүй. Ямар утгатай юм бэ?" гэж асуухад гоо цэцэн "Нар манд бол сайн болон муу, амьд болон үхснийг ялгаагүйгээр илч болон гэрлээрээ тэгшээ байдгийм. Хаан хүн хэрвээ тэр мэд төв голч байвал улс орны хүсэл яахан хөсөрдөх хөв? Нуур мэд бүү гол гэдгийн учир нь нуурт сайн болон муу ус бүгд ордог. Сайн муу адгуус бүр ус уухаар ороод түүнийг буртгалдаг. Тэгэхэд нуур харин бүхнийг голохгүйгээр багтааж байдаг. Хаан хүн хэрвээ тэр мэд сайн санж муу үнэн худлын үгийг сонсоод төв голч байвал сайн буюу хэмээжээ. Нэг өдөр Чингис хаан өөрийн дүүнер болон хөвгүүдтэй бэлэг сойрхон сургаал хайрлсны дараагаар Мингтүү цэцнийг бас яар гэжээ. Тэгэхэд Мингтүү цэцэн хэлжээ. Эрт үрдийн цагт 1000 толгойтой ганц сүлтэй нэг могой байж тэр могойн өөдөөс тэрэг төрж ирэхэд олон толгойн зүг бүхэн тийш таталтахын улмаас тэргэн дайрагдан үхсэн гин. Бас 1000 сүлтэй ганцхан толгойтой нэг могой байжээ. Түүний олон сүл нь ганц толгойгоо дагаж нүхэнд орсноос тэргэнд эс дайрагдан үхсэнгүй гин. Тэрээр 1000 сүлэндээ хүчээ өгөхөөс чармай сугаа хэмээн өгүүлжээ. YouTube дээр Тулаан нэвртэй подкаст. Бичлэг таалагдж байвал сэтгэлдээ үлдээж лайк товчуудаарай. Хуульч сандаг гэж олноо алдаршсан ёгт хошин шүлэгч маань 1790-ад оны үед одоогийн Дорногов аймгийн Сайхан Дулаан сумын нутаг Тагтын Хөх өвөлжөө нэртэй газар өвлийн сард төржээ. Сандгийг 1818 он хүртэл Түшэт хаан аймгийн Мэргэн ван байсан дорж жав дэрэгдээ аваачиж хя болгосон байна.
Говийн догшин ноён хутагт дулдуу тэнд анзан равжаа чогчин сүмийг байгуулад 1848 онд Дорногов аймгийн Хөвсгөл сумын нутаг Сувраа гих газар олон хүрээ буюу ноёны захиргаа төвлөдөг хийдийг нүүлгэн авчирв. Энд сууршуулснаас хойш тэр хийдийн өмнө орших ганцуудхан модны мөчрөөс сандаг хөлөөрөө тэглүүлэн доош харж сарвалзсан. Урд энэ модноос олон лам боож өгсөн гэсэн. Өнөөдөр энэ мод намайг хөлөөр боож алхана гэж айлайлан хашгирч хүмүүсийг инээлгэж байсан гэдэг юм. Мөн ноёны бэлэвсэн баг хатан сандгийг голж дэрэгдээ зугаацуулагчаараа равжааг авах гэж дуудуулаад ирэхгүй болохоор нь хатан хорсож равжаад хор бариулж хорлсон гэдэг доомог үлджээ. Иймд сандаг равжааг нас барах үед ноёны хатны дэргэд хяа хивээрээ байжээ. Хошуу ноён бусаг хошууттай зарах хийхдээ сандгийг авч яван заргаа авдаг байсан учраас сандгийг хуйлж гэж алдаршуулсан байна. Нэгэн удаа говийн хошуу хангаан хошуутай зарах хийх болоход сандаг очжээ. Хангаан зарагчд хэлжээ. Ургаа модгүй урсгал усгүй урд зүгийн сандаг та сайн уу? Гэхэд сандаг хариудна. Тасдах та нүгүй, тав хайлах тиймээгүй, та бүхэн сайн бидтэй гэжээ. Сандгийг богдын хүрээнд очиход хангаан нутгийн хүмүүс нь ургаа модгүй, урсах усгүй урд говийн сандаггүй сайн байна уу гэж мэндэлэхэд таслах таан хүмүүлгүй, тавглах тайлагт хоромгүй та бүхэн амгална уу гэж мэндэлсэн гэдэг юм. Мөн нэгэн удаа сандаг ноёнтойгоо цуг явж байтал нэг охтон нүхэндээ давхиад орохыг харсан ноён нь "Охтон юу гэж хэлээд нүхэндээ оров?" гэж сандгаас асуухад "Өргөө гэрийг минь нэвдүүцээ. Өөрийн чинь морь бүдрүүзээгээд нүхэндээ орвоо да" гэсэн гэдэг юм. Түргэн ухаарч альвааг онож хэлж чаддаг гоц авиасыг нь ашиглаж манжийн албанд мэд хөргүүлэхээр нэгэн жил сандгийг явуулжээ. Мэд өргөж очисон түшимлийг манжийн хааныхан элдвээр сорж хашрааж гүйцсэн байж сандгийг очмогц тусгай байранд оруулаад "Хаанд өдөш шүн орж мэд хүрэг" гэжээ. Тэгтэл үүдний бичээчдэр нэгэн бүсгүй хүн ирээд "Мэрхэн вангийн түшимлээс ганц нэг үг асууя" гихт уулджээ. Тэгтэл тэр хүүхэн орж ирээд сандгийн цай ууж байсан гангар шаазанг заагаад "Энэ аяганд хар цай уувал яах вэ?" гэж асуухад сандаг огт төгдрөлгүй "Яй шин мэднэ" гэжээ. Яй шин хийд. Хүүхэн гараад хаад ноёдтой хар цүн заргалдвал яах уу гэж асуусан чинь "Хээл хахуул мэднэ" гэж байна. Ёстой мэргэн түшмэл иржээ гих сонсогдчихэ. Үдэш харанхуй болгоод манжийн хааны өргөөний үүдэнд очиход буутай хоёр манаач зогсож байсны нэгийг тэмтэрч үзвээс цаасаар хийсэн хүн байв гин. Яваад орвол манжийн амбны суудал эзэнгүй өрөөс нь нүдэн айнаатай 13 хятад байхаар нь 13 сохрын адгийн амрыг ирээ гэхэд амбан ноён нь босож суудалдаа суугаад үүдний хоёр манаач юу хийж байна уу гэхэд өвөлжөөд хавар буцна гэж байна гэж хариулжээ. Үүнээс хойш мэргэн вангийн хушууг манж амбанынд мэд хөргүүлдгийг бойлуулсан юм гэдэг. Та YouTube дээр Тулааны виртэ подкастыг үзэж бас сонслоо. Бичлэг таалагдсан бол сэтгэлээ үлдээж лайк товчуудаарай. Мөн нүүр ном дээр Тулааны виртэ гэсэн хуудас бий. Нүүр номоор орохдоо хуудсыг минь дагаарай. Тэгвэл би баярлах юм. Танд, таны гэр бүлд эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.